За хай манайхан галзуу сервис суугтан тавтай морил. Заавдахгүй бид бүхний хүсэн хүлээж байгаа Bloodhound-ийн season 2 маань гарах гэж байгаа байлаа. Тэгэхээр хэдүүлээ энийг ухтаад өмнөх бүлэгт нь юу болсныг эргээд санацгаая. Тэгэхээр энэ удаад Bloodhound season 1-ийг хэдэн бороонууд нь нэгтгэхэд оруулж байна. За тэгэхээр энэ галзуу цуврал үнэхээр галзуу гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ галзуу цувралыг өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван компаниг албан ёсоор борлуулж байгаа Солонгосын Happy Moon Day брэндтэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань сабадраагүй бол саба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Ингээд хэдүүлээ season 1-д юу болсныг эргэн санацгаая. Хоёр боксчин рингэн дээр тоглож байлаа. Тэдний нэгийг Гону, нөгөөг нь Үүжин гэдэг. Үүжин хэдийгээр насаарах илүү туршлагатай боксчин боловч Гонуг дутуу үнэлснээс болж тэрний зүүн гарын хүчтэй цохилдод өртөж ялагдал хүлээн. Учир нь Гону боксер маш шаргуу хичээлдэг, өсөж яваа шилдэг тулаанч. Бэлтгэлийнхээ дараа Гону гэртээ харихаар автобусны буудлын дээр ирэхэд тэнд нэг согтуу ах хуу зогсож байгааг анзаарна. Тэгээд автобус ирэхэд согтуу ах хуу автобусанд суух гэсэн ч автобусны жолооч тэрнийг маск зүүхийг шаардаж автобусанд суулгахаас татгалздаг. Энээс болж согтуу ах хуу автобусны жолоочтой муудалцсан. Учир нь тухайн үед ковидын улмаас олон нийтийн газарт бүх хүн маск зүүх ёстой байлаа. Ингээд үүмэн дэгдсэн ах хүүг Гону тэрвэрч буулгаад хүндэтгэлтэйгээр явуулахыг оролдоно. Согтуу ах хуу ууралж Гонуг сахиж умгаах гэж оролдсон ч Гону энийг нь хөнгөхөөн аргалаад тэрнийг гэртээ харихыг хүснэ. Автобусын дотор сууж байсан зорчигчид үүнийг нь харсан учраас Гону далаг ташиж баяр хүргэцгэн. Эндээс бид Гонуг хүн сайтай, бусдад хүндэтгэлтэй ханддаг сайн залуу болохыг нь олж харах болно. Ингээд Гону гэртээ ирэх үед ээж нь хэн нэгэнтэй утсаар ярьж байгаа нь сонсогдлоо. Ээж нь зээлээ төлөх дахиад багахан хугацаа өгөхийг зээлдүүлэгчээсээ гуйж байдаг. Ээжигээ санхүүгийн хувьд ийм хүнд байдалтай байгааг харах Гонуд маш хэцүү байлаа. Тиймээс тэр мөнгө олох зорилгоор боксing тэмцээнд орж өрсөлдөгч бүхнээ ялж явсаар финалийн тоглолтод Үүжинтэй уулзраад харсан тэр байдаг. Гонугийн ээж нь ковидын улмаас хүүгийнхээ тоглолтыг утсаараа үзэж байлаа. Үүжин туршлагатай боксчны хувьд өрсөлдөгчөө ядах юмгүй ялж явсаар Гонутэй уулзраад харж тэр өөрийгөө Гонуг ядах юмгүй ялна гэж бодож байсан ч дасгалжуулагч нь тэрнийг Гонугийн зүүн гарын цохилдоос болгоомжлохыг сануулна. Гэсэн ч Үүжин би тэнгисийн явган цэргийн боксын авраг учраас хинч намайг ялж чадахгүй гэж хэлээд рингэнд гардаг. Үүжин Гонуд зориуд баруун талаа тавьж өгөөд яг цохих мөчөд хамгаалж зөрүүлээд зүүн гарын хүчтэй цохилт хийнэ гэж төлөвлөж байдаг. Гэсэн ч Гону маш хурдан хөдөлсөн учраас Үүжин цохилтыг нь хааж амжилгүй ганцхан цохилтоор ялагдал хүлээдэг. Тэмцээний дараа Үүжин дасгалжуулагчтайгаа хувцас солих өрөөнд ярилцаж байлаа. Гэтэл тэрний дасгалжуулагч нь Үүжний аав нойж. Үүжин ааваасаа хамт явж хоол идэхийг хүссэн ч ковидос болоод бүх газар хаасан гэдгийг сануулад өрөөндөө хоол захиалж идэрээгээд хоолны мөнгө өгөөд явж одно. Үүжинийг хувцас солих өрөөнөөс гарч ирэхэд Гону тэрнийг хүлээгээд сууж байлаа. Тэгээд тэр Үүжинийг хамт хоол идэ гэж өрнө. Үүжин ихэндээ янзыг нь үзэж байна гэж бодоод татгалцсан ч Гонуг жинхнээсээ хэлж байсныг нь ойлгоод саналыг нь хүлээж авдаг. Гонугийн зүүн гарын цохилт маш хүчтэй байсан учраас Үүжин тэрнээс чи солгоо юу гэж асуухад Гону баруун гартай. Гэхдээ боломжийг ашиглаад зүүн гараараа цогсон гэдгийг хэлдэг. Ингээд махшаар жидэнгээ ярилцах үеэр Гону хоббигоороо боксоор хичээлдэг. Ээждээ мөнгө олж туслахын тулд боксing тэмцээнд оролцдог тухайга хэлнэ. Гону Үүжнээс 2 насаар дүү байлаа. Бас Гону хагас цагаар махшаардаг ресторанд ажилладаг байсан учраас махыг амттай сайхан шарж чадна гэдгээ хэлдэг. Гону бүх талаараа Үүжинээс илүү болохыг анзаарсан Үүжин өөрийгөө тэнгисийн явган цэрэгт байсан гэдгийг хэлж сайрхахад Гонуч бас тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан. Тэр бүхэл Үүжинээс илүү өндөр цолтой байсан гэдгийг хэлнэ. Энийг нь сонссон Үүжин тэнгисийн явган цэргийн ёсоор ёсолж хүндлэл үзүүлдэг. Ингээд мань хоёр тэр дороо сайн найзууд болцгоно. Тэр өрөөнд Гонугийн ээж кафе дотроо утсаар ирж зээлээ төлөх дахиад багахан хугацаа өгөхийг гуйж байлаа. Энэ үеэр Гону ирэхэд ээж нь баярлан өгтөж хүүгээрээ маш их бахархаж байгаагаа илэрхийлнэ. Гонуч ээждээ тэмцээнд төрүүлж олсон мөнгө өгч үүгээр зээлээ төлөөрэй гэж хэлдэг. Ээж нь ихэндээ татгалцсан ч Гону шахсаар байсан учраас удалгүй мөнгийг нь аваад заавал буцааж өгөх болно гэж хэлнэ. Тэгээд тэд кафега хааж баяртайгаар гэрлөөгөө явцгаана. Энэ үеэр нэгэн сэжиг бүхий харангийн машин хажуугаар нь явж өнгөрөхөд Гону машиныг анзаарсан ч нэг их юм бодлоггүй цаашаа явна. Гэтэл тэр машин дотроос Ким Мёнгил гэгч итгээд гарч ирдэг. Тэрээр энэ бус нутагт казино болон шөнийн цэнгэний газар байгуулахаар төлөвлөж байлаа. Ким Мёнгил нь хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлүүлээд дараа нь хүүгээ өсгөх замаар барьцаанд өгсөн үл хөдлөхийг нь булааж авдаг мөнгө хүлэгч байдаг. Тэгээд тэр буруу гарын хүмүүсээс нэгд нь өөрөг өгч тэр хавийн жижиг бизнес эрхлэгчдийг өөрийн сүлжээнд оруулан дарамтлж газрыг нь чөлөөлж авах өөрөг өгдөг.
Маргаашнаас нь Мёнгелийн хүмүүс тэр хавийн жижиг бизнес эрхлэгчдтэй уулзаж, банкны зээлээс нь бага хүүтэй зээл санал болгож эхэлдэг. Ингэхдээ тэднээс бага хүүтэй зээл авахын тулд 24 цагийн дотор тодорхой хэмжээний хураамж төлөх ёстой байлаа. Тэмдгийн бизнес эрхлэгчдийн ихэнх нь банкнаас 7% хүүтэй зээл авсан байж, тиймээс тэдний санал болгож байгаа 5% хүү бизнес эрхлэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, олон хүн тэдэнтэй гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулна. Зээлийн ажилтнуудын нэг нь Гонуугийн ээжтэй хүртэл ирж уулзсан байна. Гонуугийн ээж нь ч бас тэдний уран үгэнд автаад гэрээ байгуулж орхиж. Энэ зур Солонгос даяар ковид улам бүр газар авч, олон жижиг дунд бизнесүүд дампуурч байдаг. Хүмүүс бизнесээ хөгжүүлэхийн тулд биш, өдөр тутмынхаа амьдралыг залгуулахын тулд л зээл авч байдаг. Энэ зур Ким Мёнгелийн хүмүүс хөрөнгө оруулалтын компани тулзын дарга хон захиралтай уулзаж байлаа. Тэд хон захирлыг Мёнгелийн төсөлд хөрөнгө оруулахыг ятгахаар уулзсан байдаг. Тэдний уулзалт дээр хотын захирагч хүртэл ирж оролцсон. Мёнгел захирлын бизнесийн төсөлд хотын захиргаа хүртэл дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг хон захиралд итгүүлэхээр тэд хичээж байдаг. Гэвч хон захирал тэдний төсөлд хөрөнгө оруулалт хийх хэсгээ шийдэж чадахгүй эргэлзэж байлаа. Учир нь Мёнгел захирал болон тэрний компани хон захирлаас зээлсэн өмнөх зээлээ бүрэн барагдуулж амжаагүй байдаг. Энэ үеэр Мёнгел захирал хоцорсондоо хүлцэл өчөөд уулзалтын өрөөнд орж ирнэ. Тэрээр уулзалтын үеэр хотын захирагчийн эрх мэдлээр талайлгаж хон захиралд шахалт үзүүлдэг. Хон захирлаас хөрөнгө оруулалт татаж чадна гэдэгтээ итгэлтэй болсон Мёнгел хамтрагчдтайгаа шоудж байлаа. Тэр үеэр Мёнгел хотын захирагчид үнэтэй бэлэг өгч, энэ төслөөс ирээдүйд хамтдаа их ашиг олж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлнэ. Гэвч энэ бүх үйл явцыг нууц камераар бичиж байлаа. Маргааш нь Гону бэлтгэл хийхээр ирсэн ч ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн гэдэг шалтгаанаар бэлтгэлийн заал нь хаагдчихсан байлаа. Өдрийн турш хийх ажилгүй болсон Гону үүжин лүү залгана. Нойрмог үүжин Гонууд гэрийн хаягаа явуулаад үргэлжлүүлээд унтаад өгнө. Ингээд Гону хаягийн дагуу очих замдаа нэгэн орон гэргүй хүнийг масктай хүн хөөж байгаатай таарна. Тэгээд Гону тэдний хойноос явдаг. Гэтэл хэсэг явсны дараа нөгөө орон гэргүй хүн газар унчихсан. Нөгөө масктай хүн тэрнээс ямар нэг зүйлийг нь булааж аваад явж байгаа харагдлаа. Гону тэрний хойноос хөөж гүйсэн ч масктай хүн ханны ард нуугдж байгаад тэрнийг цахилгаан бороохоор цохиулж унгаад. Гэтэл масктай хүн нь эмэгтэй хүн байлаа. Хёнжу гэгч тэр бүсгүй Гонугээс ямар учиртай хойноос нь хөөгд байгааг орон гэргүй хүнтэй ямар холбоотой болохыг байцааж эхэлдэг. Гону тэр хүнтэй ямар ч холбоогүй зүгээр л тэрэнд туслах гэж хүссэн гэдгээ хэлэхэд Хёнжу хариуд нь тэр хүн орон гэргүй хүн биш. Харин зээлээ төлөхгүй тулд орон гэргүй дүрсгэж байгаа залт итгээд гэдгийг хэлдэг. Ингэж хэлээд Хёнжу тэндээс яваад өгнө. Тэр өрөөнд Хёнжу өвөөгийнхөө ажилуулдаг номын дэлгүүрт ирэхэд тэрний өвөө Чой Тэхо нэгэн эмэгтэйтэй ярилцаад сууж байлаа. Тэр эмэгтэй ноён Чойгоос зээлсэн мөнгө төлөхөөр ирсэн байж. Гэвч ноён Чой тэр эмэгтэйд өндөр хүүтэй бусад зээлээ эхэлж төлчихөд дараа нь ирж өөрт нь өрөө төлөхийг зөвлөдөг. Ноён Чой бол эрүүл мэндийн асуудалд орж тулгамдсан хүмүүст хүүгүй мөнгө зээлүүлдэг сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Харин ач охин Хёнжу нь өвөөгийнхөө энэ байдалтай санал нийлдэггүй. Бусдад мөнгө зээлүүлснийхээ төлөө багч болов хүү авч байх нь зүйд нийцнэ гэж тэр үзэж байлаа. Хариуд нь ноён Чой хавдар туссан нэгэн охинд мөнгө зээлүүлсний ачаар тэр охины амийг аварч чадсан гэдгээ хэлж, өөрийнхөө мөнгийг сайн зүйлд зарцуулж байгаадаа сэтгэл хангалуун явдгаа хэлнэ. Дээрээс нь ноён Чой ач охиноо өр төлөвлөх зорилгоор янз бүрийн хүмүүстэй хутгалдаж, муудалцахгүй байхыг чухалчлан загтаг. Гэвч ач охин нь энэ тал дээр үгэнд нь орохгүй байгааг мэдсэн ноён Чой хуучны нэгэн танилтайгаа уудсаар ярьж, ач охиныг нь хамгаалах хэн нэгнийг олж өгөхийг гуйдаг. Энэ үеэр Ким Мёнгел захирлын хүмүүс Гонугийн ээжийн кафед ирж, зээлийн хураамжийг төлөөгүй учраас зээлийн хүүгээ урьдчилж өгөхийг шаарддаг. Гонугийн ээж гэрээний тэр заалтын талаар огт мэдээгүй байсан учраас юу яриад байгааг нь ойлгохгүй байгаагаа хэлж, явахгүй бол цагдаа дуудлаа шүү гэж сөрдүүлэхэд тэдний толгойлогч Жуммийн гэгч нөхөр бусдад тушаахад цаадуулан Гонугийн ээжийн кафег юужгүй болтол нь эвдэж сүйтгэж эхэлцгээв. Гонугийн ээж хүүрүүгээ залгаж кафе дээр нь яаралтай ирэхийг гуйхад ээжийнхээ айж сандарсан дууг сонссон Гону хар хурдаараа гүйж ирнэ. Тэрнийг ээжийнхээ кафе дээр ирэхэд кафе нь юужгүй сүйдчихсэн. Жумийн ээжийг нь дарамтлаад байж байдаг. Гонуг кафе руу орох гэтэл Жумминий хүмүүс саадуулсан учраас Гону тэдэнтэй бүгдтэй нь ширүүн зодолдож, боксийн чадвараа ашиглаж бүгдийг нь унтал зохиж чадна. Гонугийн ингэж зодолдохыг харсан Жуммин өнхөлцгөө хагартал айдаг.
Гоно тэрнийг барьж яваад яагаад ээжт нь ингэж хандах болсныг асууж байх үед Ким Мёнгил захирал тэнд ороод ирнэ. Тэгээд Гоногийн ээж тэднээс их хэмжээний мөнгө зээлчээд зээлээ төлөхгүй байгааг хэлэхэд Гоно эхлээд нураач сүйдсэн зүйлсээ төлж өг. Тэгвэл зээлээ төлнө гэж хэлдэг. Гоног шазруун залуу болохыг ойлгосон Мёнгил инэв хийлээд хамт явсан залуудаа зай гаргаж өгөхөд нөгөө биерхүү залуу Гонутай зодтолдохоор бэлдэж эхэлнэ. Гоно хэдийгээр чадварлаг тулаанч боловч тэрний өмнө аргагүй хүчин мөхсддөг. Гоно олон дахин зогсон ч тэрний цохилд тэр залууд бараг л юу ч болохгүй байлаа. Хариуд нь тэр залуу ганц цохилдоор Гоног сөхрүүлж чадна. Гоно бүх хүчээр дайжлан тэр залуугийн хамраас цус гаргаж чадсан ч хариуд нь өөрөө нэвширтлээ мөргүүлж задуулдаг. Гоногийн дайчин шазруун зан Мёнгилд таалагдсан учраас тэр Гоног өөртөө зүтгэх саналыг тавьсан ч Гоно шарандаа урдаас нь нулимж орхидог. Уур нь хүрсэн Мёнгил хутгаа гаргаж нүрийг нь гүнгэгчин зүсээд хэрвээ цагдаад мэдэгдүүл ээжийг чинь ална шүү гэж сүрдүүлээд явж одно. Хэсэг хугацааны дараа Гоногийн ээж эмнэлэгт санаан зовн сууж байгаа харагдана. Эмнэлэг дотор Гоно нүүрэндээ ойдол тавиулж байлаа. Эмч тэрэнд шархаа сорвгүй эдгээ гэвэл нэмэлт имчилгээ шаардлагатай гэдгийг хэлсэн ч төлбөр нь өндөр учраас Гоно татгалзна. Гоно шархаа найз үүжиндээ үзүүлэхэд цаадах нь яралтай цагдаад мэдэгдэхийг зөвлөдөг. Гэвч Ким Мёнгил захирлын сүрдүүлгийг Гоно санаж байсан учраас цагдаад мэдэгдэхээс татгалзна. Үүжин Гоногийн ээжтэй хийсэн гэрээг уншиж үзээд тэнд нь хэрв 24 цагийн дотор тодорхой хураамжийг төлөхгүй бол маргаашнаас нь зээлийн хөө эрс нэмэгдэх тухай заалт байгааг харуулдаг. Ингээд тэд хүнд байдалд орсон нь тодорхой болно. Үүжин найзынхаа сэтгэлийг засахын тулд тэрнийг нэг хоолны газарт дагуулж очдог. Тэр үед Гоно ээж рүүгээ залгаад кафеда битгий санаа зовоорой гэж тайвшруулахыг оролдоно. Тэр эвдэрч сүйдсэн кафега өөрөө цэвэрлэж, үр зээлийн асуудлыг нь ч мөн шийдэж өгөх болно гэж хэлдэг. Ээжтэйгээ ярьчаад ирэхэд нь үүжин өөр нэг хүнтэй уцаар ярьж мөнгө зээлэх гэж байдгаараа шалангуйж байгааг нь харддаг. Найз нь өөрийнх нь төлөө ийм их сэтгэл гаргаж байгааг харсан Гоногийн сэтгэл хөдлөнө. Ингээд тэд хоолоо идчихэд үүжний ярьсан хүн дээр мөнгө зээлэхээр очицгооно. Гэтэл цаад хүн нь тэдэнд мөнгө зээлүүлэхийг зөвшөөрсөн ч хариуд нь тэднийг 2 жилийн хугацаанд өөрийнх нь дор мөрч нохой буюу өр барагдуулагчийн ажил хийхийг шаарддаг. Гэвч хоёр найз энэ саналыг нь шууд хүлээж авч чадсангүй. Учир нь тэр хоёр хоёулаа ийм ажил хийдэг хүмүүсийг үзэн яддаг байлаа. Мөрч ноход хүмүүсийг зээлсэн мөнгө өгөх хүртэл нь янз бүрээр дарамтлж зовоодог. Хоёр найз өөрсдөө ийм хүмүүсийн хохирогч болчиход яаж өөрсдөө ийм ажил хийх вэт? Тиймээс Гоно босож энэ саналаас нь эрс шийдэмгий татгалзаад үүжинч арга буюу босоод найзыгаа дагаж гарна. Тэр өрөө үүжин дахиад нэг хүн лөө тусламж гуйн удастаж үнэн байдлаа тайлбарлаж ярьсанд цаатхан тэдэнд туслахаар болж хүрээдэр гэж дуудана. Хоёр найзч хар хурдаараа гүйж очсонд тэдэнтэй ноён мөн гихч хүн уулзна. Мөн өмнө нь Тэнгисийн явган цэргийн офицер байсан учраас адилхан Тэнгисийн явган цэргүүдэд тусалж байгаа нь тэр байлаа. Тэгээд мөн хоёр найзыг ноён чойтой уулзуулахар болж тэд ноён чойгоос хүүгүү мөнгө зээлээд хариуд нь охиных нь хамгаалагчаар ажиллах ёстой гэдгийг тайлбарладаг. Үүгээр зогсохгүй мөн ноён чойгийн туслахаар дамжуулаад хоёр залуугийн талаар ноён чойд мэдээлэл хүргэнэ. Ноён чой хоёр залуугийн танилцуулгыг үзэхэд Гоно тэрэнд шууд таалагдана. Гэсэн ч Гонууд өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлага байхгүй байлаа. Харин үүжин өмнө нь хэсэг хугацаанд мөрч нохойн ажил хийж байсан туршлагатай байдаг. Тиймээс ноён чойгийн туслах тэр хоёрыг хоёулангийн ажил давуул ямар вэ гэж зөвлөнө. Гэвч ноён чой эхлээд Гонуутай ховчлон уулзаад дараа нь үүжнийг яахаа шийдэе гэж хэлнэ. Маргааш нь хоёр найз нэг махшардаг ресторанд хурж ирдэг. Гэтэл тэднийг угтаж авсан залуу Гонууг дотогшооруулаад үүжинийг гадаа үлдээдэг. Тулгамдсан Гоно дотог шоронгуудаа ноён чойгийн мэндийг мэдэж яслаад урд нь суулаа. Нүүрэн дээрх сорвын сонирхож асуусанд Гоно ээжийнх нь кафед болсон явдлыг нэгэнгүй ярьж өгдөг. Ноён чой өөрөө ч өмнө нь ийм зүйл хийдэг байснаа ярьж одоо ийм зүйл хийхэ болсон гэж хэлнэ. Тэрээр Гонууд ээжийнх нь тавьсан зээлтэй тэнцэх $100,000 эх 2 жилд аж охиных нь бие хамгаалагчаар ажиллах ажлын хөлс болгоод урьдчилж өгөх саналтай байгаагаа хэлдэг. Үүнийг сонссон Гоногийн царай гэрэлтэж энэ саналыг нь шууд л хүлээж авна. Уулзалтаас гарч ирсэн Гоно болсон бүхнийг үүжинд хэлгээд үүжинч баярлаж тэд хамтдаа баярлсандаа хөлн газар хүрэхгүй явцгаадаг. Оройн Гоногийн ээж хоёр найзыг амттай хоолоор дайлжээ. Гэтэл тэдний гэрийн хаалгыг хэн нэгэн тогшлоо. Гоног хаалгаа нээтэл ноён чойгийн туслах Гонууд амлсан мөнгийг нь авчирч өгдөг. Гоно их баяртай байлаа. Бас энэ хүнд цаг үед өөрт нь тусалсан найз үүжиндээ чин сэтгэлээсээ талархна. Ингээд маргааш өглөө 10 цагт Гоно ажилдаа очлоо. Хэдийгээр ноён чой үүжинийг сонгоогүйч өөрийг нь ч мөн ажилд авахыг ядгахаар үүжин Гонутай цуг очсон байлаа. Тэрний аз болоход ноён чойч хүсэлтийг нь шууд хүлээж авна. Гэтэл ноён чой тэдэнд нэг асуудал байгааг хэлдэг.
Юу гэвэл тэд Чойгийн аж охинтой ярилцаж өөрсдийг нь бие хамгаалагчаар авахыг аж охиноор нь зөвшөөрүүлэх ёстой байлаа. Энийг сонссон Гонуугийн царай шууд барайлаа. Учир нь тэр мөнгөө айл хэдийн зээлэндээ өгчихсөн. Залуусыг санаан зовж эхэлснийг анзаарсан ноён Чой тэднийг тайвшруулж аж охиныг нь зөвшөөрүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд өдрийн хоолны мөнгө өгч аж охиныг нь хүлээж байхыг сануулдаг. Тэд ноён Чойгийн аж охиныг хүлээж байхдаа номын санд байсан том хавтаснуудыг санамсаргүй үзтэл дотроос нь их хэмжээний бэлэн мөнгө гарч ирнэ. Тэгээд тэнд байгаа номын тавиур дээрх хавтастай номууд нь бүгд үнэн хэрэгтээ бэлэн мөнгөний өнгөлөн далдлалт болохыг ухаардаг. Тэр хоёр тооцож үзээд тэнд хэдэн тэрбум вон байгааг ойлгоно. Гэтэл энэ үеэр ноён Чойгийн аж охин Ча Хёнжу хурж ирнэ. Үүжин эхлээд санаачлагыг гартаа авч тэрэнд бие хамгаалагч яагаад хэрэгтэй болохыг тайлбарлах гэж оролдсон ч Хёнжу өөрт нь ямар ч бие хамгаалагч хэрэггүй гэж яриаг нь шууд таслана. Би өөрийгөө аваад явж чадах учраас надад чам шиг бие хамгаалагч хэрэггүй гэж эрс шийдэмгий хэлсэн учраас үүжин арга буюу гарч явна. Байдал буруугаар эргэснийг ойлгосон Гону шууд л өвдөгсөгдөж үнэн учраа хэлж гуйдаг. Тэгээд хэрв нэг сар ажлаа сэтгэлд нь нийцэхгүй бол өөрөөсөө ажиллаа өгөх болно гэдгээ хэлэхэд Хёнжу бодож угаад нэг юм зөвшөөрдөг. Тэгээд хамт өдрийн хоол идэнгээ Гонуугийн нүүрэн дээрх сорив мөнгө хүлэгчтэй холбоотой гэж таамаглаж байгаагаа хэлээд өөрөө чөлөөт цагаараа мөнгө хүлэгчдийн хууль бус үйл ажиллагааг мөрддөг гэдгээ хэлдэг. Тэгээд сүүлийн үед мөнгө хүлэгчдийн хүмүүс ядуу хүмүүсийн бичиг баримтыг гартаа оруулж аваад тэдний нэр дээр зээл авдаг. Тэгээд тэр зээл нь ядуу хүмүүстээр буудаг болсон тухай ярьж өгнө. Тэгээд Хёнжу тэдэнд Жумминий зургийг харуулж тэр бүлгийн толгойлогч нь энэ хүн гэж таамаглаж байгаагаа хэлдэг. Гэтэл Гону тэр зургийг хараад шууд танилаа. Учир нь ээжийнх нь кафег сүйтгэхээр ирсэн хүмүүсийг толгойлж байсан хүн нь зурган дээрх Жумин байлаа. Тэдний энэ яриа Хёнжугийн сонирхлыг ихэд татдаг. За сори бажигра борон гэлсний реклам алгадаадах юм. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендинг өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр CU-гийн бүх салбаруудаар найдвартай хамгаалалт тав тухыг мэдрүүлнэ гэд боддоо гал зүвэз. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүнд даван органик материалтай бөгөөд бид маш эвтэйг. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Хёнжу тэднийг машиндаа суулгаж энэ асуудлыг гүнзгийрүүлж судлахаар явлаа. Тэгээд тэр хууль бус мөнгө хүлэгчдийг дагаж шөнөдөө хэр олон орон гэргүй хүмүүсийг үйл ажиллагаанд татан оролцуулж байгааг тандах даалгавар өгчээ. Энэ үеэр 3 хүн нүүр хувиргах салонд нүрээ будаж ядуу хүмүүсийн дүр дорж зүсээ хувиргаж байлаа. Тэгээд тэд машинд суугаад метроны буудлын руу хөдлөнө. Гону үүжин хоёрч тэднийг дагаж явцгаана. Ингээд бүлгэллийн гишүүд тэнд байсан орон гэргүй хүмүүстээр очиод өөрсдийгөө төрийн албан хаагчдтай хамтран ажиллаж байгаа тэдэнтэй адилхан хүмүүс гэж хэлээд төр засгаас ядуу хүмүүст сар бүр үнгүй хоол хүнс тэтгэмж олгох зорилготой шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас тэр хөтөлбөрт бүртгүүлж өгье гэж ятгахна. Цаадах нь хөөрхий тэдний ярианд нүнэмшээд бичиг баримтаа өгдөг. Энэ бүх үйл явцыг Гону үүжин хоёр алсаас ажиглаж бүх процессыг Хёнжуд дамжуулж хэлж байлаа. Энэ үеэр бүлгэрлэлийн гишүүд дараагийн хүн дээр очиж хууран бичиг баримтыг нь авах гэсэн ч цаад хүн нь тэднийг таниад хувцснаас нь зуурч бичиг баримтыг нь буцааж өгөхийг шаарддаг. Тэд нар тэр хүнийг өмнө нь аль хэдийн мэхлээд бичиг баримтыг нь авчихсан байж. Ингээд тэд нөгөө хүнийг нэвширтлэн зодож эхэлдэг. Гону тэр хүн туслах гэсэн ч үүжин хориглоод Хёнжу тэднийг ямар ч асуудалд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж тушаасныг сануулдаг. Гэвч нөгөө хөгшин хүн ухаан алдаж амнасаа алдах эрсдэлтэй болсныг харсан Гону бие барьж дийлэлгүй тийшээгээ гүн очно. Ингээд Гону хөгшин хүнийг зодож байсан нөхдүүдийг цохиж унахад тэдний нэг нь өмнө нь Хёнжуд баригдаж байсан Гонугийн туслах гэж байгаад бүтлгүйдсэн нөхөр болж таардаг. Тэр тухайн үед Хёнжугийн өмсч байсан малгайг Гону өмсч байгааг шууд таньдаг. Ингээд Гону үүжин хоёр тэр нөхдүүдийг хөөж явуулаад түргэн тусламж дуудаж орон гэргүй хөгшний амийг авардаг. Гону Хёнжу руу залгаж болсон явдлыг ярихад Хёнжу уурлаад тэднийг тэндээс яаралтай явахыг шаардна. Учир нь тэдний энэ үйлдэлээс сэжиг авсан гэмт бүлэглэлийнхэн цаашид илүү болгоомжтой болно гэдгийг Хёнжу мэдж байлаа. Хёнжуг нилээд ууралсныг мэдсэн үүжин тэрнтэй яаралтай уулзахыг гуйхад Хёнжу тэднийг номын дэлгүүрт хурж ирэхийг тушаана. Ингээд хоёр найзыг ирэхэд Хёнжу тэднийг шууд толгой төрүүгүү загнаж эхэлнэ. Үүжин ч бие барьж дийлэлгүй Хёнжутай маргалдаж эхлэхэд Гону тэдний яриаг тасалж хэлэх гэсэн үгээ цэгцтэй тодорхой хэлдэг.
Тэр хянжууд нүүрэн дээрх сорвоо харуулад энэ сорив намайг мөнгө хүлэгчдийн гарт зовж байгаа хүмүүсийн төлөө тэмцэх ёстой гэдгийг минь үргэлж сануулдаг гэж хэлээд хөөрхий орон гэргүй хөгшнийг олуулаа нийлээд зодож байгааг хараад бие барьж дийлээгүй тухайга. Тухайн мужид тэр нь зөв үйлдэл байсан тухай тайлбарлана. Тэгээд гонуу малгайгаа хянжууд буцааж өгöd энэ ажлаас өөрийн хүсэлтээр гарч байгаагаа хэлээд үүжнийг дагуулад гарч явна. Ингэхдээ чой захирлаас зээлсэн мөнгөө заавал эргүүлж өгнө гэдгээ ч бас хэлдэг. Тэдний энэ үйлдэл хянжуугийн сэтгэлийг ихэд хөдлөсөн учраас хянжуу хоёр найз руу мессеж бичиж маргааш өглөө ажилдаа эргэж ирэхийг сануулна. Манай хоёр ч мессежийг нь аваад баярлсандаа хөлн газар хүрэхгүй дэвхцэцгэн. Энэ үеэр хууль бус мөнгө хүлэгчдийн шөнийн ажиллагааг хариуцаж байсан нөхөр толгойлогч жумын дээр ирж халдлагад өртсөн тухайгаа болоод тэнд байсан залуугийн малгайг таньсан тухайгаа ярина. Тэр малгайг өмнө нь өөртөө зээл өгж байсан нэг хөгшин мөнгө хүлэгчийн талын хүн өмсөж байсан гэж тэр тайлбарладаг. Маргааш нь хянжуу хоёр найзтай хамт сууж цаашид яахаа ярилцаж байлаа. Гэтэл тэдний номын дэлгүүр рүү хэдэн залуус ирж явааг хяналтын камераар олж харна. Тэдгээр залуус урьдчун тэдэнтэй зодолдсон нөхдүүд мөн болохыг хоёр найз шууд танилаа. Ингээд тэд номын дэлгүүрээ яаралтай хааж гэрлээ унтраадаг. Энэ үеэр урьдчун гонууг таньсан нөхөр жуминийг дагуулж ирдэг. Тэд уурлан номын дэлгүүрийн хаалтыг өшгөлсөн ч тэдний хаалт бусад дэлгүүрийн хаалтаас өөр илүү бат бөх материалаар хийсэн болохыг нь анзаарна. Тэднийг явсны дараа хянжуу болон хоёр найз тэдний байршлыг гэмт хэрэгтнүүд яаж мэдсэн байж болох талаар ярилцаж байгаад гонуу хянжуугийн малгайг өмсөж явснаас болсон байх гэж таамагладаг. Энэ үеэр чой захирал номын дэлгүүртээ ирээд юу болсныг асуулаа. Ингээд нөхцөл байдлыг ойлгосон чой захирал хянжууг энэ бохир ажилд хөндлөнгөөс оролцлоо гэж хатуу зэмлдэг. Үүнээс болоод сэтгэл нь хөдөлсөн хянжуу өөрийгөө өмөрч чой захирал өөрийг нь ийм л хүн болгох гэж хар багаас нь хүмүүжүүлсэн биш үү гэж хэлнэ. Тэр хүмүүст туслахыг хүсдэг тухайга. Одоо том болж хүүхэд байгаа болсон учраас хүмүүст бодитоор туслахыг хүсэж байгаагаа хэлдэг. Тэдний хийж байгаа үйлдэл буруу биш гэдгийг нотолохын тулд гонуу хүртэл чой захиралд нүүрний сорвоо харуулна. Ингэж хэлээ залуусыг гарч явхад чой захирал тэдэнд санаа зовсоор хоцорлоо. Учир нь тэдний орооцолдсон гэмт этгээдүүд тэднийг зүгээр өнгөрөөхгүй гэдгийг тэр мэдэж байдаг. Тиймээс энэ асуудлыг сайтар нэгтлэн шалгахыг туслахад даалгана. Энэ үеэр хянжуу хоёр найзтай хамт өдрийн хоол идэхээр болдгоо. Энэ удаад үүжний хоолнд даах ээлж байжээ. Ингээд тэд хоол идэхээр явхад хянжуу хоёр найзтай улам бүр дотносож тэдний босс биш харин найз нөхөр шиг нь л харилцаж эхэлнэ. Хамт хоол идэх үедээ хянжуу чой захирлыг өөрийнх нь жинхэнэ өвөө биш баг байхад нь асрамжийн газраас өрчилж авсан гэдгийг хэлдэг. Энэ зур туслах чой захирал руу залгаад жумын гэгч этгээд нь Исмаил Капитал нэрээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг Ким Мёнгил гэгчийн дор ажилдаг болохыг дуулгана. Ким Мёнгил энэ нэрийг сонсоод чой захирал цочролд орж олон жилийн өмнөх үйл явдлыг эргэн сандаг. Чой захирал залуу байхдаа өөрөө мөнгө хүлэгчийн ажил хийдэг байж. Тэрний багт Ким Мёнгил болон манай хоёр залууг чой захиралтай холбож өгсөн мөн захирал ажилдаг байж. Нэгэн шөнө чой захирлын утсанд дуудлага ирж хамгаалалтын компаниас оффист нь хулгай орсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай мэдээг хүргэж. Чой захирлыг яаран очоод өрөөнд нь хоёр залуу Сэпиг нь онгойлгоод байж байдаг. Чой захирлч тэдэн лүү дайран орж хоёуланг нь ядахмгүй цохиж унгаасан ч тэнд гурав дахь этгээд байсныг мэдсэнгүй. Гэтэл тэр хүн нь Ким Мёнгил байж. Тэр чой захирлын араас гиндүүлэн дайрч хутгалсанд чой захирал хариу зодолдсон ч шарахтай учраас амархан ялж чадсангүй. Гэвч ноцолдох зураа тэрний нүүрэнд тод гэгчин сорив үлдээж амтсан байна. Энэ үеэр нөгөө биерхүү залуу чой захирлыг цохиж унгаад офисынхан цонхоор шидэж орхижээ. Ингээд тэд бүх мөнгийг нь аваад явахдаа офисыг нь шатаасан ч тэднийг цонхоор харахад чой захирал унсан газраасаа босоод явчихсан байж. Хянжууг аюултай хүмүүстэй орооцолдсон болохыг ойлгосон чой захирал тэрнтэй уулзаад үүнээс хойш энэ хэргийг өөрөө гардан шийдэх учраа цаашид оролцох шаардлагагүй гэж хэлдэг. Энэ үеэр нөгөө талд Ким Мёнгил хон захиралтай дахин нэг удаагийн уулзалт зохион байгуулж байлаа. Харин энэ уулзалтанд хон захирал өөрийн үеэл болон нэгэн цагдаагийн офицерыг дагуулж ирсэн байдаг. Уулзалтанд орохын өмнө Мёнгил өөрийн хамтрагч Жандууд юу ч болж байсан хөндлөнгөөс огт оролцож болохгүйг хатуу сануулдаг. Ингээд тэд араас нь өгсрүүлэн хундаг тулган ууж эхэлцгэнэ. Гэвч хэсэг хугацааны дараа хон захирлын үеэл залуу гав гаргаж ширээн дээр тавиад Ким Мёнгилийг хэрэг ахыг нь дахиад шахамдуулах гэж оролдох юм бол хууль бус бизнесийн төлөө баривчилж чадна гэж сүрдүүлнэ. Ингээд тэд Ким Мёнгилийг даапалсан ч тэр дуугүй суусаар байдаг. Эцэст нь хон захирал тэрэнд ойртож дахиж өөрийнх нь ажилд хошуу дөрөхгүй байхыг хатуу сануулна. Тэдний гарч явсны дараа Мёнгил уусан бүх архиа бөөлжж гаргаад Жандууд хон захирлыг барьж авахыг даалгадаг. Маргааш нь хон захирал машинтайгаа хаанах тийшээ явж яваад замаараа машин угаалгын газарт саатна. Тэр үеэр хэсэг залуус тэрнийг барьж аваад зодож тамалж эхэлдэг. Жандуу хон захирлыг алгадаж Мёнгилд зохисгүй авир гаргасныхаа төлөө уучлал гуйхыг шаардна.
Дараа нь тэд хон захиралд шил арчигчийн шингэн уулгаж, хувцсын тайлуулаад бичлэг хийж Ким Мёнгил руу явуулдаг. Маргааш нь Ким Мёнгил бие хамгаалагчтайгаа хамт хотын захад байх нэгэн бомбдод очоод нэг контейнерт мөнгө хийдэг. Ингэхдээ Ким мөнгөө хизээд алтгуулгаж хадгалж байхгүй бол мөнгөний ханш үргэлж унж байдаг гэдгийг Чой захирлаас сурснаа дурсна. Тэгээд хамгаалагчтай тэрнийг дөвшгөө санаж явдаг. Дахиад багхан алт цуглуулад хамтдаа гадаад руу явцгаана гэж хэлнэ. Энэ үеэр Хёнжу болон хоёр найз гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь барих төлөвлөгөө боловсруулсан байж. Тэгээд тэд дахин нэг удаа зүсээ хувиргасан нөхдүүдийг дагаж эхэлнэ. Гэтэл энэ удаад цаадуул нь илүү туршлагатай болсон байна. Тиймээс тэднийг хэн нэгэн дагаж байгааг шууд анзаарч, дагаж байгаа хүмүүсийг барихаар төлөвлөдөг. Энийг анзаараагүй хоёр найз тэднийг дагаж метроны буудлын руу сэмхэн ороход цаадуул нь тэдний гарах гарцыг хаан бүсэлж авцгаана. Энэ зур Хёнжу метроны буудлын гадаад тэднийг хүлээж байлаа. Тэгээд байдал буруугаар эргэснийг ойлгосон Хёнжу өөрөөгөө утастаж яаралтай туслахыг гуйна. Чой захиралч хуучны хамтрагч руугаа яаран утастаж тусламж хүсдэг. Энэ үеэр метроны буудлын дээр хоёр найз гэмт этгээдүүдтэй зодтолдож эхэлдэг. Гоног маска тайлах үед Жуммин тэр дорн таньж бошуухан Ким Мёнгил руу утастаж мэдэгдэнэ. Хоёр найзыг зодтолдож байх зур Хёнжу тэдэн дээр нэмэгдэж тэд гурвуулаа ширүүн тулаан өрнүүлдэг. Энэ зур Ким Мёнгил Гоногийн ээжийг барьцаалуулахар хүмүүсээ илгээнэ. Гэвч Чой захирал тэрнээс нэг алхам урьдсан байлаа. Тэрээр Гоногийн ээжийг хамгаалуулахаар өөрийн баруун гаруулах Хуан Ёнжуныг явуулсан учраас тэдний зорилго талаар болно. Хуан Ёнжун хутгаар маш сайн тулалддаг учраас тэнд байсан залуус бүгд шархтаж тулалдах боломжгүй болцгооно. Нөгөө талд Чой захирлын илгээсэн И Дуён метроны буудлын дээр ирэхэд манай гурав аль хэдийн тэндээс аргаа олоод явчихсан байдаг. Тэрнийг нэг залуу саадуулах гэж оролцсон ч тэр ганц зохиод л ухаан алдуулдаг. Энэ үйл явдлын дараа олон жил таараагүй Ёнжун Дуян хоёр баяртайгаар тэврэлдэн уулзна. Гоногийн ээж аюулаас молдорч Чой захирлын гэрт ирсэн байлаа. Дараа нь Чой захирал гурван найзыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гэмт этгээдүүдийг дагсныхын төлөө ширүүн зэмлэнэ. Тэгээд тэднийг энэ асуудлаас хол байхыг сануулгахдаа энэ удаад нэлээд ширүүхэн хэлдэг. Маргааш нь Ким Мёнгил эмнэлэгт ирж хутгалуулж шаргатсан хүмүүстэйгээ уулзна. Тэр хүн хутгаар маш сайн тулалддаг болохыг сонссон Мёнгил тэр хүнийг Хуан Ёнжун байх гэдгийг таамаглана. Учир нь тэрнийг Чой захиралтай эртний танилудаас гадна сүүлийн үед хамтран ажиллаж байгаа тухай сонссон байлаа. Энэ үеэр удаан уулзаагүй хоёр найз Хуан Ёнжуны ресторанд хоол бэлтгэнгээ Мёнгилийг аль эрт зүйл дуусгах ёстой байсан тухайга ярилцаж байдаг. Тэр үеэр Чой захирал хориглоогүй бол Ким Мёнгилийг аль эрт устгах байсан гэдгээ Ёнжун хэлнэ. Ким Мёнгил Жимин болон тэрний залуусыг дуудаж тэдний эсрэг талд ажиллаж буй Ёнжун Дуян хоёр бол цагтаа шилдэг алуурчид гэгддэг байсан хүмүүс. Залуудаа Чой захирлын баруун зүүн гар гэгддэг байсан тухай хэлж өгнө. Тиймээс тэд Чой захирлын багийнханд болгоомжтой хандах нь зүйтэй гэж зөвлөлддөг. Харин нөгөө талд Чой захирал болон тэрний багийнхан Ким Мёнгил болон тэрний багийнхныг буулгаж авах төлөвлөгөөгөө боловсруулцгаана. Мёнгилийн баруун гар нь Жанду гэгч X цагдаагийн офицер байлаа. Тэрээр шүүх цагдаагийн ертөнцийг нэвт шувт мэддэг байж. Тиймээс тэр Ким Мёнгилийн гэмт хэргийг маш сайн нуун далдалж чаддаг байна. Ингээд хутганы мастер Ёнжун цагдаагийн офицер асан Жандуг хариуцж авдаг бол Дуён Жумминийг хариуцж авна. Харин номын сангаас бүх бэлэн мөнгөө нүүлгэн шилжүүлэх ажлыг залууст хариуцуулахыг туслах санал болгодог. Тэднийг сайн зодтолддог болохыг И Дуян метроны буудалд харсан учраас итгэж болно гэж бодож байгаагаа бас хэлнэ. Энэ үеэр Хёнжу болон хоёр найз Гоногийн ээжийн гарын хоолыг идэх гээд сууж байлаа. Гэтэл Хёнжугийн утсанд мессеж ирж номын дэлгүүрдэх бүх бэлэн мөнгийг яаралтай нүүлгэхийг даалгадаг. Ингээд манай гурван найз хоёр машин дүүрэн хоосон хайрцагнууд авчираад бэлэн мөнгийг зөөж эхэлнэ. Хоёр найзыг доод агуулах руу орох үед Мёнгилийн том биетэй хамгаалагч тэдний араас ороод хаалгыг төгжинэ. Харин Жанду зугтах гэж оролцсон Хёнжугийн араас цохиж ухаан алдуулдаг. Энэ үеэр хоёр найз нөгөө эвгүй гартай зодтолдож эхэлнэ. Өмнө нь зодуулж байсан учраас Гоногийн уур хүрсэн байлаа. Тиймээс Гоно өхөн хатан тулалдаж эцэст нь тэрнийг ухаан алдатлан цохиж орхидог. Тиймээс хоёр найз бүх хүчээрээ тэрнтэй зодтолдож эцэст нь нэг юм ухаан алдатлан цохиж орхино. Дараа нь хоёр найз тэр нөхрийн гарыг хүлдэг. Харин нөгөө талд ухаан алдсан байсан Хёнжу сэргээд өөрийг нь өргөж явсан Жанду руу гиндүүлэн давталж ухаан алдуулан гавлж үлдээгээд хоёр найз дээр гүйж ирэхэд нөгөө хоёр ч зодтолдож дууссан байлаа. Тэгээд тэд яаран бэлэн мөнгөө зөөж эхэлцгэн. Энэ үеэр ухаан орсон Жанду тэндээс зугтаж Мёнгилд байдал буруугаар эргэснийг мэдээлдэг. Хэдхэн хүүхдийг зохицуулж чадахгүй байгаад нь ууралсан Мёнгил хэвтэрт ортлоо зодуулахаас өмнө залуусыг дуудаж асуудлыг нэгмүр шийдэхийг тушаадаг. Энэ зур манай залуус бүх бэлэн мөнгийг хайрцагч машинд ачаад сейфэнд байсан алтан гулдмайнуудыг зөөж байдаг.
Ингээд тэднийг дөнгөж хөдлөх үед тэд ирж таарна. Тэд хотын гудамжаар хөөцөлтөнд авигдцгаана. Энэ үеэр Хёнжу машинаараа нэг машиныг нь мөргөж саадуулаад ихэнх мөнгө ajсан Гонугийн машиныг урдаа оруулж зугтаалгах гэж оролдоно. Гэвч хэсэг давгсны эцэст Хёнжугийн машин эвдэрч цааш явах боломжгүй болсон учраас Хёнжу үүжин хоёр алттай цүнхнүүдэд үүрээд зугтах гэж оролдсон ч баригдах шахна. Аргаа барсан тэд цүнхтэй алдаа орхиод цааш гүөхэд Гону тэдэн дээр ирээд хэдэн хайрцагтай мөнгийг машинаасаа гаргаж тэднийг суулгаад цааш зугтдаг. Энэ үеэр залуус бэлэн мөнгийг нүүлгэн шилжүүлэх замдаа халдлагад өртөж тал мөнгөө алдсан тухай мэдээ Чой захиралд ирнэ. Чой захирал мөнгнөөсөө илүү тэднийг эсэм энд байгаа эсэхэд санаа зовж байлаа. Тэднийг ирэх үед Чой захирал Хёнжуг зүгээр эсхийг хамгийн түрүүнд асуудаг. Аз улахад залуус бэртэж гэмтэйг байлаа. Энэ үеэр ухаан алдсан байсан Мёнгилийн хамгаалагч залуу ухаан орж эмнэлэгт очдог. Харин Чой захирлын тушаалаар Дуён тэрний алхан бүрийг мөшгөж байлаа. Маргааш нь Чой захирал Гонуг дуудаад бэлэн мөнгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргэж тэрнийг $100,000 өрнөөс чөлөөлж байгаагаа хэлдэг. Бас Хёнжуг сайн хамгаалсанд нь талархаж цаашид үргэлжлүүлэн ажиллахыг хүсдэг. Энэ үеэр Ёнжун хоёр найзад өөрийн гараар амттай мах бэлдэж өгч байлаа. Тэдэн дээр нэмэгдэж ирсэн Дуён Ёнжуныг өмнө нь тэнгисийн явган цэрэг байсан гэдгийг хэлэхэд манай хоёр залууч яаран босч ясалцгаана. Ингээд тэд Мёнгилийн бүлгэллийг хэрхэн нам дарах талаар зөвлөлдөнө. Ёнжун хоёр найзад нударгаар тулалдахын зэрэгцээ хэрхэн худаг ашиглахыг зааж өгч бэлтгэл хийлгэж эхэлдэг. Харин Дуян Хёнжуг мотоцикл унанга хэрхэн явган хүнийг сохиж унгаах дасгал хийлгэж эхэлнэ. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр CU-гийн бүх салбаруудаар найдвартай хамгаалалт тав тухыг мэдрүүлнэ гэд боддоо гал зүвэз. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г CU-гийн бүх салбараас гэж Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэйхэн. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За ингээд оройн Дуён машины зогсоолд Жумминийг хүлээж байдаг. Тэгээд тэрний гарч ирмэгц мотоциклын гэрлэр нүдийг нь гэлбуулмагцаа. Хажуугаар нь зурж өнгөрөхдөө хоолойг нь хэрчж орхино. Гэвч үүнийг нь хүлээж өссөн мэт нэг машин гинэд хажуунаас нь гарч ирээд мөргөж унгадаг. Тэд Дуёныг хайр найргүй зодож эхэлсэн ч яг энэ мөчөд Хёнжу дайран ирж Дуёны амийг аварна. Энэ үеэр хутхан тулааны мэрэгжилтэн Ёнжун манай хоёр залууг дагуулад Жандуг барихаар явж байлаа. Жанду эмнэлэгт байсан залуустай хоол авахаар гараад орж ирж байлаа. Тиймээс тэд тэрнлүү гиндүүлэн дайрч барьж аваад тэдэнд саадуулах гэж оролдсон өөр нэг залууг цохиж унгаад явцгаана. Ингээд залуус Жандуг барьсан гэдгээ Чой захиралд мэдэгдэхэд Чой захирал тэдний байгаа газар руу хөдлөнө. Ингэхдээ Жандуг байцаахад бэлтгэхийг тушаагаад хэрхэн байцаахыг тэдэнд харуулахыг тушаадаг. Дуён тусгай бодистой ус бэлдэж Жандугийн гоёыг түлж эхэлнэ. Хёнжу энэ тамлалыг төвчлгүй гүйж хараад бөөлжөхөд яг тэр үед Чой захирал ирж таарна. Тэгээд тэднийг энэ чиглэлээр цааш явахыг хүсэж байгаа бол олон зүйл сурах ёстойг нь сануулад дотогшорно. Чой захирал Жандугийн өмнө суугаад байцааж эхэллээ. Тэр Жандугийн талаар нэлээд зүйлийг судалсан байдаг. Тэрээр тохиромжтой цаг нь ирэхэд Ким Мёнгилийг орхихоор бэлдэж байж. Тиймээс өөртөө баггүй хөрөнгө хураасан байлаа. Тиймээс Чой захирал тэрэнд их хэмжээний мөнгө болоод Мёнгилийн савар хизээж хүрэхээргүй газарт байшин амладаг. Хариуд нь тэрнийг Мёнгилийн бүх гэмт хэрэгүүдийг нэгд нэгэнгүү ярьж өгөхийг хүснэ. Жандууч бушуухан зөвшөөрч бүх булхайг нь ярьж эхэллээ. Ингээд тэд яриаг нь нэгд нэгэнгүү бижиж авдаг. Жандуугийн ярьснаар Ким Мёнгил хүмүүст хэд өндөр хүүтэй мөнгө зээлүүлдэг. Зээлийн хурамжинд хэд их мөнгө нэгдэг. Зээлийн хугацаанд нөхч чадаагүй хүмүүсийн барьцааг хүчээр булааж авдаг байна. Бас тэрэнд хотын нөлөө бүхий хүмүүсийн нүцгэн бичлэг байдаг. Түүгээрээ тэднийг сөрдүүлж иргэшээлдээ байлгадаг байна. Хамгийн зөвлөлдөлгэхэд тэр хон захирлыг өөрийнх нь эхлүүлэхээр бэлдэж байгаа казиногийн төсөлд хөрөнгө оруулахыг шахаж бичлэгийг нь хийж авсан тухай хэлнэ. Тэрний мөнгө хаана байгааг ганцхан бие хамгаалагч нь мэддэг. Тэрэнд Мёнгил дүүшигээ ханддаг тухай ярьдаг. Энэ үеэр Ким Мёнгил хон захиралтай уулзаж байлаа. Гэвч тэдний яриаг хон захирлын үеэл цагдаа утсаар нь сонсож байгааг мэдсэн учраас Мёнгил тэрнийг сөрдүүлж цагдаагийн холбоо сүлбэгээ ашиглаж өөрийнх нь туслах Жумминий амийг хөнөөсөн мотоциклтай хоёр хүний сургийг яаралтай гаргаж өгөхийг шаардна. Хэрв тэр сургийг 5 цагийн дотор гаргаж өгөхгүй бол хон захирлын нүцгэн бичлэгийг интернетэд байрлуулна гэж сөрдүүлдэг. Энэ үеэр байдал өөрсдийнх нь төлөвснөөр байгаад сэтгэл нь амарсан Чой захирал багийнхнаа гэртээ урьж тэдэнтэй хамт дар суухыг санал болгоно.
Үрчилж авсан охин хянжуутэйгээ багаар дотносож байгаад тэр битүүхэндээ ихэд баяртай байлаа. Тэгээд тэд чой захирлын гэрт ирж дарс хувааж ууцгаана. Өөж нь тэднийг хошин яриагаараа хөгжөөж тэд хамтдаа оройг хөгжилдөн өнгөрүүлдэг. Дараа нь Ёнжун Дуян хоёр залуу цагаа дурсан ярилцаж хэсэг суудцгаана. Энэ үеэр Дуяны эхнэрээс дуудлага ирлээ. Тэр эхнэр нь удахгүй төрөх гэж угааг дуулгахад Ёнжун тэрнийг гэрлүүгөө явахыг зөвлөж мөнгө өгөөд такси дуудаад гэрлүү нь явуулдаг. Энэ үеэр хон захирлын үеэл цагдаагийн мэдээллийг ашиглаж мотоциклтэй хоёр хүний очсон байрлалыг тогтоож Мёнгил дөгнө. Мёнгилч бүлгийнхээ бүх залууст яаралтай тийшээ очихыг тушаана. Хэдийгээр тэр газар хоосон байсан ч тэндээс тэр хэргийг Дуян үйлдсэн болохыг тогтоож гэрийн хаягийг нь олуулж авдаг. Бас тэнд жандууг тамилж хэрэгтэй мэдээлэл олж авсан болохыг Ким Мёнгил тааварладаг. Ингээд тэд бүгд Дуяны гэрт ирлээ. Хаалгыг нь тогших чимээгээр эхнэр нь үүдэ нээх гэсэн ч Дуян байдал с ิจ гтэй байгааг анзаарч хаалга тайлахгүй байхыг хэлээд өөрөө яралтай хөдөлж хөргөгчөөр хаалга таглаад дайснуудтай тулалдахад бэлтгэн. Хэдийгээр тэр бүх хүчээрээ үдсэн боловч цаадуул нь хэтэрхий олуулаа учраас арга буюу ялагдана. Энэ үеэр Мёнгил хурж ирээд эхнэрийнхээ амийг аврахыг хүсэж байгаа бол чой захирал хаана байгааг хэлж өгөхийг сануулдаг. Маргааш өглөө залуус чой захирлын гэрт өглөөний цай ууж байлаа. Өглөөний цайг Гонугийн ээж бэлдэж өгсөн учраас бүгд амттайг нь гайхан амтрхан эдэцгэн. Ингээд чой захирал Гонугийн ээжийг өөрийнх нь ажилуулдаг асрамжийн газрын хүүхдүүдэд хоол хийж өгөхийг хүснэ. Хянжуу Гону хоёр Гонугийн ээжийг асрамжийн газарт хүргэж өгөхөөр явж өөжин чой захиралтай үлддэг. Энэ үеэр Ким Мёнгил өөрийн биеэр Ёнжун дээр ирнэ. Өөрийг нь олж ирэхийн тулд эхлээд Дуяныг эхнэртэй нь хөнөөсөн болохоо хэлээд Мёнгил худаг гаргаж тэрнтэй тулалдаж эхэлдэг. Хутгаар тулалдах тал дээр Ёнжун тэрнээс хавгүй илүү байлаа. Гэвч Мёнгил гутлынхаа хоншоорт хутаг суйрлуулсан байсан учраас гиндүүлж Ёнжуны хөлийг шархтуулж амжина. Ингээд ширүүн тулалдсны эцэст хөлөндөө шархтаж хөдөлгөөн нь удааширсан Ёнжуныг Мёнгил хөнөөж цаашаа чой захирлын гэрлүү хөдөлцгөөдөг. Тэднийг чой захирлын байшинд ирэхэд байдал с ิจ гтэй байгааг үүжин гадарлаж чой захирлд сэрэмжлүүлж амжина. Чой захирлыг сэфэ онгойлгон бууга авч сумлах зур үүжин хүмүүсийг оруулалгүй саатуулж байлаа. Чой захирал Мёнгилийн залуусаас хэдийг нь буудаж унагсан ч харамсалтай нь үүжин гидсэндээ хутгалуулан хүнд шархтаж ухаан алддаг. Чой захирлыг сумаа дуусгаж цэнэглэх хооронд Мёнгилийн хамгаалагч чой захирлыг барьж аваад газарт хүчтэй савж орхино. Энэ үеэр Мёнгил орж ирээд чой захирлаас маш их зүйл сурсан учраас хүндлээд зовлонгүй зүйл дуусгая гэж хэлээд шууд хоолойг нь хэрчиж орхино. Тэгээд тэнд байсан бүх бэлэн мөнгө болон алтыг аваад байшинг нь шатаагаад явцгаана. Хянжуу Гону хоёрыг ирэхэд чой захирлын байшин шатаж байлаа. Тэд байшин руу яран орж Гону хутгалуулан ухаангүй хэвдэж байсан үүжинийг тэрвэрэн яаралтай эмнэлэгт хүргэхээр хөдөлсөн бол чой захирал айл хэдийн амьсгал хураасан байлаа. Байшин бүхэлдээ шатаж эхэлсэн учраас Гону Хянжууг арайхийн гаргаж харамсалтай чой захирлын цогцсыг тэндээс гаргаж чадалгүй үлдээдэг. Эмнэлэгт хүргэгдсэн үүжиний биеийн байдал маш муу байлаа. Ингээд цус их алдсан үүжинд Гону цусаа өгөхөр болно. Хянжууч мөн өвөөгөө алдсандаа хүчтэй цочролд орж тиймээс тэр юу ч хэлэлгүй имэлгээс явж одно. Хэсэг хугацааны дараа совилогч гарч ирээд үүжиний мэс засал амжилттай болсныг хэлдэг. Үйл явдал нилээд хэдэн хоногийн дараа үүжин Гону хоёр хөдөө бүгж угаагаар кино үргэлжилдэг. Тэд хамтдаа гүйж хүчний бэлтгэл хийж байлаа. Тэд боксинг тэмцээнд орохоор бэлтгэж байгаа мэт шаргуу бэлтгэж байдаг. Өнгөрсөн хугацаанд оо туслагтай хамт амьдарч байж шархаа бүрэн эдгэсний дараа залуус оо туслахаас тэднийг хот руу явж өшөөгөө авах зөвшөөрөл өгөхийг гуйна. Гэвч оо туслах цаар галж тэднийг жаахан хүүхдүүд учраас тэдний амнасыг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Гэвч тэд оо туслахыг ятгаж тэдэнд төлөвлөгөө байгаа гэдгээ хэлдэг. Тэд Ким Мёнгилийн хохирогчдтой хуулзаж тэдэнтэй хүч хавсрахыг гуйх болно гэж хэлсэн ч оо туслах тэднийг явахыг огт зөвшөөрдөг. Дараа нь оо туслах чой захирлын булшин дээр ирээд нэгэн загтлыг олдог. Гэтэл тэр загтлыг Хянжуу бичсэн байлаа. Тэр чой захирлыг мартаж чадахгүй байгаа учраас цаашид Солонгост амьдрах боломжгүй болсноо бичээд Ром хот руу нүүж байгаагаа бичсэн байдаг. Тэгээд оо туслахын бодол өөрчлөгдөнө. Тэр залууст цүнх дүүрэн мөнгө өгөөд хотод тэднийг байрлуулах байр түрээсэлсэн гэдгээ хэлж тэнд очиод унах машиныг нь хүртэл зааж өгдөг. Тэгээд оо туслах тэднийг чой захирлын өшөөг заавал аваарай гэж захина. Ингээд манай хоёр залуу автобусаар оо туслахын заасан байранд очлоо. Тэднийг оо туслахын ач охин угтаж аваад байранд нь оруулж өгсөнд манай хоёр шууд л төлөвлөгөөгөө боловсруулж эхэлцгээв. Тэгээд тэд хамгийн түрүүнд Мёнгилээс болж хохирч байсан өөр нэгэн мөнгө хүлэгчдэр очиж хамтрахыг санал болгоно. Гэсэн ч цаадах нь Мёнгилтэй зууралдахгүй байхыг илүүд үздэг. Тиймээс Мёнгилийг дарж авбал тэдэнд булаалгасан мөнгөө буцааж авч чадахч бүтлгүй тул тэднийг амьд үлдээхгүй гэж бодож байгаагаа манай хоёрт хэлдэг.
Дараа нь тэд өмнө нь тэдэнд тусалж байсан мөн захирал дээр очсон ч цаадхан ч мөн Ким Мёнгилийг эсэргүүцээд байсан бүхнээ алдаж хэвтэр тортлоо зодуулаад арай гэж амтай голтой үлдсэн байлаа. Ингээд залуус бүхнийг өөрсдөө хийхээс өөр аргагүй болж хамгийн түрүүнд Мёнгилийн дор зүтгэдэг байсан нөхрийг барьцаалан авч Мёнгилийн талаар мэдэх бүхнээ ярихыг шаардна. Гэвч цаадах нь ямар ч эсэргүүцэлгүй бүгдийг хэлж өгдөг. Мёнгил нөлөө бүхий хүмүүсийг сүрдүүлэх зорилгоор тэдний ёс бус бичлэгүүдийг хийгээд удсандаа хадгалж байгаа гэдгийг. Тэгээд хамгийн сүүлд хон захирал тэрнийг хохирогч болсныг хэлдэг. Ингээд байранда эргэж ирсэн залуус хон захиралтай сошиал медиа дээр найз болохоор найзын хүсэлд явууллаа. Гэтэл яг энэ үеэр од туслахын аж охин орж ирээд компьютерийг минь битгий зөвшөөрөлгүй ашиглаад бай гэж уурладаг. Энэ үеэр Мёнгил хон захиралтай уулзаж амлсан хөрөнгө оруулалтыг нь шаардаж байлаа. Учир нь хон захирал тэдний казинод хийхээр амлсан хөрөнгө оруулалтаа одоо хүртэл хийгээгүй байдаг. Хон захирлын эцэг Мёнгилд мөнгө өгөх хүсэлгүй байгаа болохоор үүнээс болоод цаг алдаж байгаагаа хон захирал учирлангуйна. Янз бүрийн шалтгаан сонссоор залхсан Мёнгил хон захирлыг зодож хамгаалагчтай тушаал өгөхөд цаадах нь хон захирлыг өндөр байшингийн орой дээрээс унагахаар сүрдүүлнэ. Хон захирал арга буюу эцгийгээ ятгах зөвшөөрүүлэхээ амллаа. Олон хоногийн туршид сэтгэлийн дарамттай явсан хон захирлыг машиндаа орж ирээд уйлж байтал гинэд утсанд нь мессеж ирж Ким Мёнгилоос ангиж ирахыг хүсэж байгаа бол холбогдохыг хүссэн байна. Хон захирал үеэлтэйгээ энэ талаар зөвлөлдөөд мессеж бичсэн хүмүүстэй уулзахаар шийдлээ. Ингээд хон захирал тэдэнтэй уулзаад сэтгэлээ уудлан ярилцахын тулд архи хувааж уухыг санал болгоно. Гэвч үүжин Мёнгилийн хүмүүст худгалуулснаас олж элгэн гэмтсэн учраас ууж болохгүй. Гону анханасаа огт уудгүй гэдгээ хэлнэ. Үүнийг сонссон хон захирал тэгвэл та нартай ярилцах боломжгүй юм байна гэж шахахад Гону ганцхан энэ удаад л ууя гэж хэлээд хамт ууж эхэлцгэн. Тэгээд бүгдийг гайхшруулж архийг араараас нь залгилж эхэлдэг. Ингээд нилээд ууж согтсон хон захирал тэдэнд сэтгэлээ уудлан ярьж тэсэлгүй уйлж эхэлдэг. Өглөө нь хон захирлыг гэртээ сэрхэд тэнд Гону үүжин хоёр гэрт нь байж байлаа. Хон захирал нэмж уухаар тэднийг гэртээ дагуулж ирээд тасарсан байж. Гэвч өөрөө тэрийгээ санахгүй байлаа. Манай хоёр хон захирал болон үеэл дүгийнхин шарыг тайлахаар сайхан бэлэн гомн чанж өгсөнд цаадуулан сэтгэл тэнэж улмаар манай хоёрыг оффистаа авчираад хэдэн цагдаагийн офицеруудтай танилцуулна. Тэнд Ким Мёнгилийг дарж авахаар хон захирлын бүрдүүлсэн багийнхан цугласан байлаа. Тэд Мёнгилийг буулгаж авахын тулд нотлох баримт шаардлагатай ба үүнийг нь олж авахын тулд утас руу нэвтрэх ёстой байлаа. Энийг хийх хоёр арга байгаагийн нэг нь тэрнийг утсаараа хуурамч QR код уншуулах ёстой байлаа. Харин хоёр дахь нь Wi-Fi рутерээр дамжуулж нэвтрэх байдаг. Тиймээс тэд алдаа гаргахгүй тулд энэ хоёр аргыг нэгэн зэрэг ашиглахаар шийдэж. Ингээд тэд Мёнгилийг хон захиралтай уулзаж гэрээнд гарын үсэг зураг харах хэмжээнд оролцуулахаар өрнө. Тэдний уулзах барилгын үүдэнд бүртгэлийн зариулалт бүхий QR код байрлуулж түүгээр дамжин утас руу нэвтэрсэн ч харамсалтай нь утсан дотор нь эд мөрийн баримт бүхэл ямар ч мэдээлэл байдаггүй. Уулзалтын өрөөнд хон захирлын сэтгэл санаа тогтворгүй байлаа. Уулзалт эхлэх үед манай залуус Мёнгил захиралд өөр нэг утас байгааг хяналтын камераар олж хардаг. Тиймээс тэр утсыг өөрсдийн Wi-Fi-тай яаж холбогдохыг бодож эхэлцгэн. Энэ үеэр хон захирал тэсэлгүй гарч ирээд тэднийг шаардлагатай мэдээллийг авч чадсан эсхийг нь асуухад цаадуул нь хараахан амжилттай болоогүй байгааг хэлдэг. Тиймээс тэд дараагийн төлөвлөгөөндөө шилжих хэрэгтэй болсныг хэлээд хон захирлыг илүү өөртөө итгэлтэй байхыг сануулж хурцлана. Ингээд урам орсон хон захирал өрөөнд орж ирээд хуульчдыг өрөөнөөс гарч байхыг хүсээд Мёнгил захиралтай ховчлон уулзах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Тэгээд тэр Мёнгилийг эхлээд өөрийнх нь бичлэгийг устгахчул дараа нь гэрээнд гарын үсэг зуръя гэж хэлнэ. Гэхдээ Мёнгилийг тэр бичлэгийг устгах чадна гэдэгт итгэхгүй байгаагаа ч дурдлаа. Тэрний энэ өгөө шиг Мёнгил өмхөж утсаа гаргаж ирээд Wi-Fi-д холбодог. Энэ зур манай хакерууд утас руу яаралтай нэвтэрч тэнд байсан бүх бичлэгнүүдийг устгаж орхино. Ингээд тэр өдөр томоохон гэрээнд гарын үсэг зурсан Мёнгил оройн ихэд баяртай гэртээ ирэхэд гэрээс нь сэжигтэй үнэр гарч байгааг анзаарлаа. Тэгээд яаран сейфэ онгойлготол тэнд байсан утас нь юучгүй шатчихсан байдаг. Энэ бүхнийг хон захирал хийсэн гэдгийг ойлгосон Мёнгил шүүгээгээ онгойлгоод баахан утаснууд гаргаж ирдэг. Гэтэл тэр өөрийнхөө хохирогчдын утсыг нэг бүрчлэн цуглуулж авдаг байж. Ингээд тэр чой захирлын утсыг гаргаж ирээд хэн нэгэн л утастайж тэр утсыг ашиглаж туслахын байгаа газрыг олж тодорхойлохыг даалгадаг. Гэтэл цагдаагийн газарт ажилладаг нэг офицер энэ тал дээр Мёнгилд тусалдаг байж таарна. Цагдаагийнхан хон захиралтай нийлж Мёнгил дээр тусгай ажиллагаа явуулсныг ч тэр Ким Мёнгилд мэдээлдэг. Ингээд маргааш нь Мёнгил цагдаагийн өгсөн хаягийн дагуу туслахыг олуулахаар хүмүүсээ явуулна. Энэ үеэр манай хоёр найз Мёнгилийн туслах мөнжиний дор ажилладаг байсан нөхрийг хахуулдаж Мёнгилийн хамгаалагч нөхрийн талаар бүх мэдээллийг олж авдаг. Тэгсэн тэдэн л үл таних дугаараас нэг хүн залгаад туслахыг барьцаалсан гэдгийг хэлж аврахыг хүсэж байгаа бол зааж өгсөн газарт ирэхийг тушаадаг.
Залуус тэр газар руу явхаар бэлтгэж эхлэх үед туслахын аж охинч тэдэнтэй нэгдэхэр шийдлээ. Учир нь тэр мэрэгжлийн харвааж байж. Тэр хоёр найзад өөрийгөө нотлохын тулд харваж хүртэл үзүүлдэг. Ингээд тэд хамт явхаар болж замдаа ноён муунийг хамт явж туслахыг хүсдэг. Учир нь ноён муун өмнө нь туслахтай хамтарч ажилдаг байж. Тэднийг товлсон газарт ирэхэд тэнд туслах байсангүй. Харин Ким Мёнгилийн хамгаалагч өөрийн бүх залуучуудыг дагуулад тэнд очисон байлаа. Тэд манай залуусыг алга даалгавар авсан байсан учраас гартаа зэвсэг барьж хайр найргүй дайрч байдаг. Гэвч манай хоёр залуу энэ удаад өмнөхөөсөө илүү сайн бэлтгэгдсэн. Дээрээс нь туслахын аж охин ноён мөн хоёр тэнд алсын зайнаас дэмжлэг үзүүлж байсан учраас тэднийг нэг нэгээр нь дарсаар эцэст нь хоёр толгойлогчийг нь ялж чадна. Гоно энэ удаад Мёнгилийн нөгөө эвгүй хамгаалагч залууг харьцангуй амархан ялж чаддаг. Тэгээд тэдний толгойлогчдын нэгийг байцааж туслахын байгаа газрыг мэдэж аваад тийшээгээ яаран хөдөлцгөн. Харин Мёнгилийн хамгаалагчийг ноён мөн дүлдэж Мёнгилийн алд хаана байгааг яриулаад байж байхыг даалгадаг. Ингээд туслахын байгаа газар руу явах замдаа тэд хон захирлын үеэл рүү залгаж туслах руу явж байгааг хэлэхэд цаадхан төрөх хүлээж угаад цагдаа нартай хамт очихыг зөвлөнө. Энэ зур цагдаагийн газарт шургалсан Мёнгилийн тавиул энэ талаар мэдээлэл өгснөөр цаадуул нь туслахыг яаралтай байгаа газраас нь зөөдөг. Ингээд цагдаа нарыг ирэхэд тэднийг мэдээж хоосон байр өгтөнө. Нөгөө талд ноён мөн Мёнгилийн хамгаалагчийг байцаасан ч тэр нөхөр асуусан зүйлийг нь хэлэх нь бүхэл хилээ тасгазаж цусаалдаад өөхөх дээрээ тулна. Тиймээс тэд тэрнийг яаралтай эмнэлэгт хүргэдэг. Маргааш нь хон захирлын үеэл цагдаа нэг кофе шопоос кофе авч уусан ч тэрэнд үйлчилсэн хүн кофенд хор хийсэн учраас хордож өөхөх шахна. Хортой кофе ууснаа ойлгосон офицер хамгийн ойрхон байсан дэлгүүр рүү яаран орж давс нэхэж аваад давсны тусламжтайгаар уусан кофего бүгдийг нь бөөлжж гаргадаг. Энэ үеэр Мёнгил дээр тусгай ажиллагаа явуулсан нөгөө хоёр офицерч мөн амиа алдцгаана. Гоно үүжин хоёр Мёнгилээс дуудлага хүлээж авна. Цаадах нь туслахын байгаа газрыг хэлээд энэ удаад эрэхтэй цагдаагүй эрхийг сануулна. Хэрв цагдаа дагуулж ирвэл туслах амиа алдна гэдгийг анхааруулдаг. Ингээд хоёр найз цагдаагүйгээр тэнд очихоор болж туслахын аж охинч тэдэнтэй хамт явхаар болно. Тэднийг очих үед Мёнгил залуусынхаа хамт тэднийг хүлээж байлаа. Гэвч хоёр найз тэдгээр залуусыг ядах юмгүй ялдаг. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Мёнгил туслахын хүзүүнд хутаг тулгаж залуусыг зогсохгүй бол амийн хөнөөнө гэж сүрдүүлнэ. Гэвч яг тэр мөчөд туслахын аж охин Мёнгилийн гарыг онож харавснаар хутгийг нь алдуулж чаддаг. Залуус туслахыг аврахаар ухсхийхэд Мёнгил тэрнийг хаяа зогтож одно. Удалгүй тэр газарт цагдаа нар ирж тэнд байсан гэмт этгээдүүдийг бүгдийг нь барьж тэр газраас Мёнгилийг буруутгаж болох үз эд мөрийн баримтуудыг олдог. Бас гэрээс нь нас урсан болон сургуу алга болсон хохирогчдынх нь утсыг олсноор Мёнгил цагдаа нараас булдах ямар ч боломжгүй болно. Үүний зэрэгцээ Мёнгилд мэдээ дамжуулж байсан тавиул нөхөрч баригдана. Гэвч энэ бүхний ард хон захирлын санаа амрахгүй л байлаа. Учир нь Мёнгил одоо ч чөлөөтэй байгаагаас гадна өөрийнх нь бичлэг бүрэн устсан гэх баталгаа байхгүй байдаг. Хоёр найз хон захирлд туслахаар хамлж нөгөө мэдээлэгчтэйгээ уулзсан ч цаадах нь ийм төрлийн мэдээллийг жандуул олж өгч чадна гэж хэлнэ. Тэд жандуутай холбогдсон ч цаадах нь маш их мөнгө нэгсэн учраас манай залуус хон захиралтай уулздаг. Ингээд хоёр найз хон захирлаас мөнгө авч жандууд өгснөөр Мёнгилийг карго онгоцоор гадаад руу зугдах гэж байгааг нь хэлдэг. Тэр бүхэл дотор нь алтнуусан контейнерийнхэн дугаарыг хүртэл хэлж өгнө. Ингээд хоёр найз тэр карго хөлөг онгоц руу шөнөөр халдаж Мёнгилийн хамгаалтын залуусыг нэг нэгээр нь буулгаж авна. Гоно Мёнгилтэй зодолдож ялаад контейнерт нуусан алтыг нь олж авдаг. Хон захирал өөрөө тэдэн лөө хувийн усан онгоцороо очиж ачаа тээврийн хөлөг онгоцноос шилжүүлж авна. Хон захирал өөрийнхөө бичлэгийг олж авсан бол чой захирлын сүүлчийн хүсэлтийг биелүүлж Мёнгилээс булааж авсан алтаар хүмүүнлэгийн чиглэлийн эмнэлэг байгуулах хүсэлтэй байгаагаа Гоно хэлдэг. Хон захирал тэр ажлыг өөрөө дааж ажиллахаа хэлээд хоёр найзад хоёр алтан гултмаа өгдөг. Ингээд хоёр найз асрамжийн газарт байрлаад ажиллаж байсан Гоногийн ээжтэй баярлалдан уулзснаар кино маань конец фильм. За энэ галзуу цувралын сизон 1-д маань нэг иймэрхүү үйл явдлууд болоод өнгөрсөн байдаг юм. Тийм ээ. Тэгэхээр та нар маань одоо сизон 2-аа үзэхэд ингээд бэлэн болж байна л гэсэн үг. Хэдэн бороонууд нь майл болгол хурднаараа та нартай ярьж өгөх болно. За тэгэд энэ хүү дугаарыг маань хамтрагчаар өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр CU-гийн бүх салбараар худалдаалж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэлээ. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хөвөн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү.
Та нар маань тэгээд Сабадраг бол Саба дарцсан бол лайка дарахтал болоо явчих байгаа юм. Хэдүүлээ удахгүй энэ галзуу цувралын season 2-ын гал гарсан ангиудын тайлбаруудаар эргээд уулзцгаая.